Дараагийн мэдээг танилцуулъя. Испани улсын цагдаа нар этгээд сонин муурны төрлийг борлуулж байсан гэмт хэргийн бүлэглэлд хамаарах 2 Оросын холбооны улсын иргэнийг баривчилсан гэсэн ийм мэдээллийг өгч байна. За тэдгээр хүмүүсийн хувьд бол Оросын холбооны улсын иргэд байсан. За мөн нөгөөтэйгүр бол хамт амьдардаг хосууд байсан гэсэн ийм мэдээллийг өгч байна. За Испани цагдаа нар цагаан бар мөн үүлэн толботой Ирвис Пума шилүүс зэрэг бол дархан цаацтай ховорцсон амьтдыг захимаар борлуулахыг оролдож байсан эдгээр хүмүүсийг баривчилсан юм байна. За энэ гэмт хэрэг нь бол Испани Майорка арлын Манор хотод байрлах ийм гэрээс нь бол тухайн хосыг бол баривчилсан юм байна. За гэрт нь бол нэгжлэг хийсэн. За энэ үеэр бол 19 амьтныг хураан авсан гэдгийг Испани иргэний хамгаалтын алба даваа гарагт мэдгдсэн. За эдгээр амьтдыг бол гэмт хэрэг хууль бус 8 зохион байгуулалтын гэмт хэрэгийг сүлжээний хүрээнд бол зарж борлуулахыг оролцсон. Ингэхдээ бол хуурамч бичиг баримт үлдэж амьтдыг зарж борлуулахыг оролцсон байна. За мөн эдгээр амьтдын хамт бол 40 гаруй зөрчилтэй амьтны гэрчлэгээ паспортыг гэрээс нь олсон байна. За эдгээр гэрчлэгээ нь Оросын холбооны улс, Белорус, Хятадаас гаралтай гэсэн энийг тодорхойлсон ийм паспорт байсан юм байна. За баривчлагдсан хүмүүсийн хувьд 48 настай Орос эрэгтэй, 46 настай Орос эмэгтэй байсан байна. За 3 дахь шижигтэн болох 48 настай Израилийн иргэнийг бол Испани эрх баригчид мөн шалгаж байгаа юм байна. 2024 оны 3 дугаар сард бол Испани иргэний харуулын албан хаагчид эдгээр хүмүүс бол Сервал, Цөлийн Ирвис болон гэрийн тижээмэл мууртай эрлий зүүсэн амьтныг тижээж нийгмийн сүлжээгээр зарж борлуулах гэж байгааг нь мэдсэн. За ингэснээр бол энэ цагдаагийн ажиллагаа явуулсан юм байна. За шижигтнүүд цагаан бар үүлэн толботой Ирвис буюу Евразийн шилүүс Дилт Чон хар Ирвис Пума шилүүс зэрэг амьтныг 60 мянган еврогоор худалдагаар нийгмийн сүлжээнээр зар тавьсан байх магадaltaй гэж үзэж байгаа юм байна. За Испани иргэний хамгаалтын албаны мэдээснээр энэ хосын үйл ажиллагаа нь бол мал үржүүлэгч, тээвэрлэгч, малын амч нарын оролцдог олон улсын гэмт хэргийн сүлжээний дөнгөж мөсөн уулын орой төдий зүйл юм а гэж мэдэгдсэн байна. За зарж борлуулахаар санал болгож байсан амьтдын дийлэнхийг нь Оросын холбооны улс, Белорус, Украин зэрэг орноос Европын холбоо руу хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзэж байгаа юм байна. За эдгээр амьтдыг Польшийн Белорустай залгадаг дамжуулан Европын холбоонд хууль бусаар нэвтрүүлж улмаар хуурамч баримт бичиг ашиглаж тээвэрлсэн гэж үзэж байна. За эдгээр амьтдыг бол нийтд нь муурны төрөл гэж үздэг юм байна. За ийм муурны төрлүүдийг гэртээ тижээвэр амьтан болгож үржүүлэх, өмчлөх гэсэн оролдлого бол Европын зүүн хэсэгт бол өргөн тархаж байгаа. За энэ хандлага нь бол бусад оронд ч гэсэн газар авч байгаа гэдгийг иргэний хамгаалтын албаныхан мэдэгдэж байна. За тухайн хураагдсан амьтдыг Испани зүүн хэсэгт орших Алканта нэртэй хөхтөн амьтдыг аврах нөхөн сэргээх төвд шилжүүлж асарч хамгаалах ийм үйл ажиллагаа явагдана гэдгийг Испанихан мэдэгдэж байна.